Машиныг болохоор даралттай усаар шушууж байхад 400-аас 500 литр ус одоо ингэ зарцуулагддаг бол харин 50 одоо хувингаар зөөж байхад бол 50 литр ус зарцуулагддаг хэмээн одоо тийм тоон судалгаа байна. Миний хувийн туршлага одоо тийм ээ сургуулиас бид бүхэн зааж өгсөн хувийн туршлагаас 7 дугаар ангиас хойш ерөнхийдөө бол энэ туршлагаар одоо ингэж гэр бүлтэйгдээ бол хөгжүүлсэн байгаа. Зуны улиралд бороо орох үе тэр одоо лагерын байшинхаа дээврийн усыг хоримтлуулж суулгуулад машин аваадаг мөн одоо гашаанда байдаг модыг хүсэлдэг. За өнөөдөр усны өдрийг тохиолдуулаад нийслэлийн усны газрын дарга Батбаяртай бид нэр ярилцлага хийлээ. Ярилцлагын дундуур би Батбаяр даргаас хомсож гин, бүх зүйл хомсож гин. Тэрийг өнгөрсөн үед маань мэдээд 1993 онд 3 сарын 22-ны өдрийг усны өдөр болгоод тохиолдуулаад тэмдэглэхээр болоод заагаад өгсөн юм байна шүү дээ. Өнгөрсөн үе маань ус хомсдохыг бол мэдчихсэн юм байна. Тэгвэл өнгөрсөн үе маань ус хомсдохын эсрэг яг үүний төлөө яг ямар үйл ажиллагаа хийж исэн юм бэ? Батбаяр дарга бол ерөнхийдөө бол бидний үеийг уучлаарай. Усны хомсдлыг бол мэдчихсэн ч гэсэн олигтой үйл ажиллагаа хийж чадаагүй талаараа гэсэн хариулт өгсөн. Бид нэр усны хомсдлын талаар асуудлыг шийдэх ч гэсэндээ би өнгөрснөөс буруутан хаагаагүй. Батбаяр даргынхаа уучлалыг хүлээж авлаа гэхин цаашаа буруутан хаагаагүй би шийдэл хайж байгаа. Хүн мөнгөнд ямар ч асуудал байхгүй, цаг зав, нийт хувьд асуудал байхгүй, бороо авал тийм ээ байгалийн хуулиараа ордгороо орно. Тэднийг хоримтлуулж ашиглаж чадчихна гэдэг нь бол бидний хувьд давуу тал. Бидний найз нөхөд үе тэнгийнхэн бол өнгөрсөн үеийн алдааг давтахгүй байцгаая гэдэг талаар уриалж үе тэнгийнхэндээ хэлмээр байна.